Төрийн хэмнэлтийн хуулиар 535.9 тэрбум төгрөг энэ оны төсвөөс танхааруулжээ. Илгээрийн хэвдсэн эрчим хүчний салбарын асуудлууд дууссангүй. Махны үн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өсжээ. Дэлхийд дахнаа хүнсний гаралтай харшлын тархалт нэмэгдэж 7.1% хүрчээ. Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын харшил нэмэгдэж байна. Орон төгөө үзэгчдээ сая танилцуулсан боломжлууд мэдээллийг одоо танд үзүүлэх гэж байна. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Зандаа шатрын тэргүүлсэн засгийн газар өөрөгт ажилдаа орсон даруйдаа энэ оны төсөвт хэмнэлтийн тодтгол хийхээ зарласан. Ингээд 2025 оны төсөвт 3 дахь удаага өөрчлөлт оруулах процесс өнөөдрөөс эхэлж олон нийтийн хилцүүлэг өрнөж эхэллээ. Хэмнэлтийн гэрх тодтголтой энэ удаагийн төсвийн тодтголоор ганц ч салбарыг үлдээлгүйгээр сайдынх нь багцаас танхааруулжээ. Энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгцээ шаардлагаар нь эренбэлж хойшлуулах боломжгүй гэснүүдийг нь улсын төсөвт суулгасан. Нэг ёсондоо шүүсийг нь шахан байж хөрөнгө оруулалтыг нь шийдсэн. Гэсэн ч салбарын сайднаар энэ төслүүдэд хамгаалж чадсангүй. Цаг хугацаанд нь багтаж худалдаа авах ажиллагаа гэрээгээч байгуулсангүй. Ингээд төрийн хэмнэлтийн хуулиар 535.9 тэрбум төгрөг энэ оны төсвөөс автоматар танагдж байна. Тухайлбал эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум, хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум, боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум, зам тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум, соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, харин бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг тус танагдж байна. 6 сарын 1 хүртэл одоо тодтол хийхгүй яасан бэ гэдэг ийм асуулт бол одоо гарч ирдэг. Тийм учраас энд одоо бид юу хүлээж байсан бэ гэхээр нэгдүгээрт төрийн хэмнэлтийн хуулийг хүлээж байлаа. Төрийн хэмнэлтийн хуулийг. Төрийн хэмнэлтийн хуулийн дээр ингээд 535 тэрбум төгрөгийн хэмнэлт шууд хуулийн дагуу тодтолгүй хэмнэгдэж байна гэсэн үг. Тийм учраас үлдэж байгаа төсөв дээр 2.3 их найд гэдэг нь бол одоо бусад яамдууд бусад одоо сайд нар дээр бол маш хүнд тусаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо зарим нэг засгийн газрын үйл ажиллагааг зогсоох одоо хүртэл ийм арга хэмжээг авнаа гэсэн үг юм байна. Түнчлэн үндэсний хороодыг татан буулгаж, чигүүргийн давхартлыг арилгаж, дарга нарын тоог цөөлөх ажил хийгдэж эхэлсэн байна. Энэ үндэсний хороо дотор хүн намын дарга дорч хандын ахалдаг эрчим хүчний үндэсний хорооч мөн багтаж байгаа юм байна. Хамгийн гол нь үндэсний хороод комиссийн тоог цөөлөхөд биш, дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөхөд анхаарч байгаа гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэлж байлаа. Томоохон бүтцийн өөрчлөлт хийгднэ. Гэхдээ урд өмнө одоо хийгдэж байгаа тийм үү давхардал, хийдэл, алдаа энэ бүгдийг бас давтахгүй хичээнэ. Одоо тухайлах юм бол ингээд 21 азсаа компани байсан. 21 азсаа компани. 21 азсаа компаниг одоо азсаа нэгтгэлийн ганцхан компани болгосон. Тооны хувьд одоо буурсан боловч нөгөө талдаа оронтой буураагүй, зардал мөнгө хэмнэгдээгүй. Чанарын өөрчлөлт гараагүй. Чанарын. Хэлбэрийн өөрчлөлт орсон болохоос агуулгын өөрчлөлт ороогүй. Тийм болохоор төрийн эмч компаниуд одоо 108 компанийг 70 болох асуудлыг бол бид нар бас нэлээд одоо улс суурьтай нягтлж үзнэ гэж байгаа. 2.3 их найд төгрөгөөр тодтгол хийх гэж байгаа нь улсын төсвийн орлого 2.3 их найд төгрөгөөр тасрах эрсдэлтэй гэсэн үг. Хэрэг энэ төсөөллөөс нөхцөл байдал муудвал орлого нэмж тасрах эрсдэлтэй. Энэ үед нэмж алдагдалд орохоор бол дотоодын нийт бүтээгдэхүүний 3% хүрэх эрсдэл үүсвэл дахиад тодтгол хийх ёстойг хэлж байлаа. Энэхүү төрийн хэмнэлт төсвийн тодтголыг хийхдээ боловсрол эрүүл мэндийн салбарт гард өрөхгүй байх бодлогыг засгийн газар баримталж байгаа гинэ. Хэдий засгийн газар ийм бодлого баримталж байгаа ч зарим сайд нарын хариуцлагагүй үйлдэлээс болж салбарынх нь үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа. Тухайлбал эрүүл мэндийн яам энэ онд 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахар хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгасан. Гэсэн ч худалдан авах ажиллагааг хугацаанд нь багтааж зохион байгуулж чадаагүй тул төрийн хэмнэлтийн хуулиар санхүүжилтийг нь буцаан татахар болжээ. Ингэснээр эмнэлгүүд дээр яаралтай хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг энэ жилдээ лав худалдан авах боломжгүй болж байна. Энэ тухай салбар яамны төрийн нарийн бичгийн дарга очроод дараах тайлбарыг өгсөн юм а.
Тодорхой хэмжээнд яамны удирдлага одоо хөрөнгө оруулалт санхүүгийн газар бол ажилласан. Тодорхой тендерүүдийг зарлж явуулсан. Худалдаа авах ажиллагааны газар дээр очиж бүх тендерүүд хийгдэж зарлагдаж явсан. Гэхдээ хугацаа нь бас нөгөө хуулийн хугацаатай, нөгөө маргаан гарах хугацаатай. Тэр нь гэрээ хийгдээгүй учраас татагдсан асуудлууд байгаа. 60 тэрбумын хэмжээ, 59 тэрбумын хэмжээ тоног төхөөрөмжийн одоо анхны нэг техникийн үзүүлэлтүүдийг гаргах, за орон нутгуудаас тоног төхөөрөмжийн судалгааг авах энэ ажлууд бол бас яг хоцролттой байсан. Тэгээ тэр нь бол салбарын сайдын хэмжээнд орон нутагт ажиллах, төвлөрлийг сааруулах хэмжээнд аймагуудаар ажиллаж, аймагуудын тоног төхөөрөмжийн судалгааг авах энэ төр чиглэлүүдээр бас жоохон хоцрогдолтой. Түрүүн хэлдэ мөнх сайхан сайдын хэмжээд хөдөө орон нутгууд руу явсан байна. Их одоо орон төвлөрлийг сааруулах ажлууд хоцорсон. Тэрний хэмжээнд хөдөө орон нутгаас санал авах, орон нутагт ажиллаа тэр тоног төхөөрөмжийн судалгаа гаргах тал дээр бас цаг хугацаа алдсан асуудал байгаа. 3 дугаар дулааны цахилгаан станц дээр гарсан галын улмаас эрдэнэт хүний амь эрсдэж улсад их хэмжээний хохирлож ирсэн. За хор хөрөхгүй өмнө болсон энэ үйл явдалд эрчим хүчний сайд Чойжил сүрэн хариуцлага хүлээж ажиллаа өгнө гэсэн ч өгсөнгүй. Шинэ засгийн газарт ахин улираан томилогдлоо. За гэхдээ түүнийг зүгээр ч нэг улираан томилоогүй гэдэг нь Занданшатар ерөнхий сайдын чуулганы танхимаас илэрхийлж байсан байр сууриас илт байсан. За иймдээч түүнийг 100 хоногт багтаан дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгааныг ол өмнөх алдаагаа зас гэсэн хугацаатай үүргийг өгчээ. Сүүлийн 3 засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж 2022 оноос хойш эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа Чойжил сүрэн ажлаа үргэлжлүүлэх хэсэг нь за түүний 100 хоногт юу хийхээс шалтгааллах нэ. 25-аас 26-ны үед бол бид нар зөвхөн дулаан үйлдвэрлэдэг хоримлоо схемийг солиод ийм ажлыг хийнэ. Энэ ажлыг хийхэд нэг 8.5 тэрбум төгрөг гарах болов гэсэн ийм урьдчилсан тооцоо бий. Нэг хоёрдугаарт энэ ТЭЦ 3 дээр байгаа 9 дугаар генераторын өргөтгөлийн гişг буюу байшин тодорхой хэмжээнд гал гараад тодорхой хэмжээнд сөөдсөн. Шалтгаалаад нэг 7 орчим тэрбум төгрөгийн байшингийн засвар гарах болов гэд эхний ээлжинд гарах засвар бол нэг 15.5 тэрбум төгрөг байхад байшингаа бүтээл засаад дулаан дангаар үйлдвэрлэх хоримлоо шилжих ийм асуудал гэгдэнэ. За үүний дараа эх 7 хоногийн төгсгөлөөр ослын шалтгаан тодорхой болоод энэ турбо генераторын суур нь гэмтээгүй байвал шинэ одоо турбин авчирч суулгах ажлыг бид нар зохион байгуулнаа. Магадгүй 2025-аас 2026 оны өвлийн оргил ачааллын үед бол цахилгаанаар уралдаж чадахгүй байхыг үүсэхгүй 40-аас 45 мегаваттын дутагдал ТЭЦ 3 дээр үүснэ. Энэ дутагдж байгаа цахилгаан эрчим хүчний дутагдлыг бид нар ондоо их усураар орлуулах ийм ажлууд хийгдээд явж байна. Мөн 3 дугаар цахилгаан станц дээр гарсан освол техникийн зөрчилтэй холбогдуулан салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж онцгой дэглэм тогтоогод байгаа. За нэгэнт засгийн газраас онцгой дэглэм тогтоосон газар Б-ийг ч мөн томилдог. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараага 50 Б-ийг Б-дээр томилохоор шийдвэрлэжээ. Тэрээр дулааны 3 дугаар цахилгаан станцын гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг засварлахаар энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 компани руу үн ханш хэдийн хугацаанд хийх зэрэг хүсэлтийг одоо явуулсан талаараа ярьлаа. Одоогоор хариу ирээгүй байгаа юм байна. Оросын холбооны улсаас Монгол улс руугаа илтсэн сайдын мэдээлэл өгсөн бид аль биесны уулзалт зохион байгуулахаар гадаад хэргийн яамд хандсан байна. Одоо төсвийн тодорхойлолттой холбоотой эхний ээлжинд дулааны цахилгаан 3-ын гэмтэлтэй холбоотой төсөв нь гарсан дотооддоо тодорхойлж болох ажлуудын төсвийг бол нэмэлт санхүүжилт хүсээд өгсөн байгаа. Би батлагдах хаа гэж найдаж байна. Энэ барилгын засвар за дулааны их үүсвэрийг орлох хэмжээнд нэмэлт арга хэмжээ авахтай холбоотой зардлуудын төсвийг гаргаад хөрвүүлсэн. Энэ дээр нэг 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан байдлаар төсөв гарсан байна. Юу н манайх эдийн засгийн энийг шийдээд өгчвөл бид нар Улаанбаатар хотод дулааны цахилгаан станц 3-аас нийлүүлдэг гэсэн дулааны эрчим хүчний хэмжээг хуучнаас бууруулахгүйгээр явчих боломжтой.
Ийхүү 3 дугаар дулааны цахилгаан станц дээр гарсан галын осол илгээрийн хэвтчихсэн эрчим хүчний салбарт хүнд цохилт болж байгаа нь мэдээж хөрөнгө оруулалтыг шийдсэн ч одоо багагүй хугацаа шаардагдах нь ойлгомжтой байгаа юм а. Иймд ирэхүүвэл нийслэл гал алдах уу, хот хүлдэх үү гэдг нь 100% одоо шийдвэр гаргагчдын хар толгоогоор хариуцах асуудал болчиход байна. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлууд үүгээр дууссангүй. 10 аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг хариуцсан Солонгосын компани дампуурлаа зарлжээ. Ингэснээр 10 аймгийн дулааны цахилгаан станцын ажил зогсож мэдгээр байна. 10 аймгийн энэ станцыг барих ийм том төсөл дээр шалгарсан компани нэг 2 жил болоод дампуурчдаг. Ямар учир шалтгаанаар ийм одоо найдваргүй компани одоо ингээд шалгаруулсан байдгийг. Энэ дээр нь Монголын тал, манай тал ер нь ямар үүрэг хариуцлага хүлээх? 10 аймгийн дулааны станцын зээл бол бүгд найрамдах Солонгос улсын зээл, Exim банкны. За энэ зээлийн нэг нөхцөл нь бол тендерийг зөвхөн Солонгос улсын гүйцэтгэгч компаниудын дунд шалгаруулна гэдэг нөхцөлтэй байсан. За ингээ харамсалтай энэ тендер бол 21 онд зарлагдаад 22 онд гүйцэтгэгч шалгарсан. За энэ шалгарсан гүйцэтгэгч маань бол ийм чадахгүй компани байсан дээр бол Солонгосын талд асуудал тавьж байгаа. Нөгөөтэйгөөр эрчим хүчний үн нэмэгдсэн ч иргэд цахилгааны хязгаарлалтад орсон хэвээр байгаа юм. За энэ асуудал эрх хөвөлж мөн үргэлжилж магадгүй байна. За энэ асуудал улсын хурлын гишүүд салбарын сайдаас хариулт ирлээ. Эрчим хүчний үнийн нэмэгдлээс хагас их 80 төгрөг энэ салбарт орж ирж байгаа. За тэгвэл энэ мөнгөөр яг юу хийх тухай нь асууж тодрууллаа. 2025-аас 26 оны үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд яг гэр хороолт дээр яг онцгойлон анхаарсан ийм зүйл байна. Одоо яг энэ чигээрээ орох юм бол ингээл энэ өвөл маш хүндрэлтэй, эрчим хүчний нэмэгдсэн, иргэд бүр бохомдлон дээд зүгтээ тулцсан ийм байна. Ядаж одоо энэ бас авж байгаа энэ тогныхоо эрчим хүчнийхээ үүсвэрийг бас найдвартай авдаг баймаар байна. Тэгэхээр энэ дээр одоо яг өнөөдөр хийгдэж байгаа бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлыг та одоо танилцуулаач. 220 орчим тэрбум төгрөг цалингийн нэмэгдэл зарцуулагдана. 110 орчим тэрбум төгрөг нөөцний уурхаанууд дээр байгаа худалдан авж байгаа эрчим хүчний нөөцний үнийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Эрчим хүчний компаниудын хувьд бол 77 тэрбум төгрөгөөр 2025-аас 26 оны үйлчлэлтийн бэлтгэл ажилд нэмэлт дэхүүрсвэрээр энийг хийж байгаа юм. Дэлхийн банкнаас 2026-аас 2027 онд Монгол улсад олгох зээлийнхээ орон зайд 200 орчим сая Америк долларыг Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдэхэд санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тохиролцоонд хүрчээ. За ийм эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх нэг арга зам нь энэ гэдгийг хэлж яллаа. Зарим өнөөдрийн улсын хурлын чуулганаар эрчим хүч 3 төслийн зээлийн хэлэлцээрийг эцэслэн батллаа. За энэ төслөөр дамжуулан Багнуур Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВт-ийн 2 хэлхээтэй болгох, за Багнуур болон Чойрын дид станцуудыг өргөдгөх юм. Олон улсын сэргээн босгол хөгжлийн банкнаас олгох 47 сая Америк долларын энэхүү зээл нь 30 жилийн хугацаатай байх өгөөд 2029 онд хэрэгжиж дуусах юм байна. Үзэгчдээ Тэнгэрлэгдсэн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За дэлхийд дахинд тулгараад байгаа нийгэм эдийн засгийн тодорхойгүй байдал улс орнуудын худалдаа эдийн засагт ихээр нөлөөлж төсвийн болон мөнгөний бодлоготой шинжилэл хийх шаардлагатай нүүр тулаад байна. Өнөөдөр нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үедэх дэлхийн эдийн засаг мөнгөний бодлогын үр нөлөө олон улсын хурал боллоо.
За өнөөдрийн өндөр хэмжээний хуралд нийтдээ 15 гаруй улсын 20 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. За эдгээрт бол олон улсын төв банкны төлөөллүүд, мөн эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж маш олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Ухаалах юм бол худалдааны тасалбал, мөнгөний бодлого, төсвийн бодлого, за мөн тарифын дан, ногоон эрчим хүчний шилжилт, за хиймэл оюун зэрэг сэдвүүдээр маш олон хэлэлцүүлгүүд өрнөлөө. Бодлого боловсруулагч нар бол илүү эдийн засгийн доктортой хангахын тулд валютын аншуугын ятан байдал, инфляцийг докторжуулах бодлого, за дотоодын санхүүгийн зах зээлээ илүү хөгжүүлэх, гадаад одоо зээл босгохдоо дотоодын санхүүгийн зах зээл дээрээс үр босгохдоо илүү дотоод валютаараа босгох бол илүү эрсдэл багтаа. За төсвийн бодлогын хувьд бол илүү нээлттэй, төсвийн бодлогын дүрмэн тодорхой, төсвийн одоо дээрээс нь бодлогын орон зайгаа хамгаалсан, нөөцийг бүрдүүлсэн. За энэ бодлогын тохируулгыг хийж хэрэгжүүлэхдээ илүү тийм зорилт бүлгэрүүд чиглэж анхаарсан, тэднийг илүү дарамт багтаа байлгахад чиглэсэн ийм одоо бодлогын тохиргоонууд дээр бол бэлэн байх ёстой. Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд бол эдийн засгийн хамтын ажиллагааг бол өрнүүлсэн ийм зүйлүүдийг бол өнөөдрийн энд цугласан эрдэмтэн судлаач нар ерөнхийдөө зөвлөж байна. Дэлхийн нийтийн хэмжээнд одоо энэ олон улсын геополитикийн асуудал, тарифтай холбоотой олон сорилтууд бий болж байгаа. Тэгээд эдгээр нь одоо хэдийгээр одоо тариф жишээ нь буурах хандлага ажиглагдж байгаа ч гэсэн яг ямар шийдэлд хүрэх гэж байгаа нь одоохондоо тодорхой болоогүй байна. Энэ нас бүх улс орнуудын хувьд бас ингээд нэлийн сорилтуудыг бий болгож байна. За тэгээд төсвийн бодлогын хувьд гэх юм бол бүх засгийн газруудаас бүх бололцоо юмад ажиллаад эдийн засгт нийт өрхүүд болон бизнесүүдийг дэмжихийн төлөө өсөлтөд итгэх шаардлага ялцчгүй бий болж байна. Энэ хүрээнд бол одоо автомат докторжуулагчийн болон тухайн үеийн одоо дискрет бодлогуудыг аль алийг нь тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх шаардлагыг бол бий болгож байна гэж үзэж байгаа. COVID-19 сар дахлын эхэлсэн нийлүүлэлтийн сүлжээний тасалбалт болон тарифын бодлого зэрэг нь дэлхийн улс орнуудын эдийн засаг болон хамтын ажиллагаанд маш их нөлөөг үзүүлж байна. За ийм хүнд нөхцөлд улс орнууд төрийн бодлого, төсвийн бодлого, төв банкны мөнгөний бодлого хэрхэн ажиллах ёстой талаар хэлэлцэж, олон улсын төв банкны төлөөлөгчид өөрийн сайн туршлагыг хуваалцж байна. За эдгээр сорилтыг даван туулахын тулд зөвхөн мөнгөний бодлогоор шийдэгдэхгүй, за төсвийн бодлоготойгоо харилцан хамтран уялдуулан ажиллах нь чухал юм а гэдгийг онцолж байсан юм. За мөн дэлхийн бусад улс орнууд тэр дундаа бүс нутгийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байлаа. Мэдээж одоо мөнгөний бодлоготойгоо холбоотой хэлэхэд бол за Монгол банкны одоо үндсэн зорилго бол одоо манай төв банкны тухай хуулиар бол инфляцийг доктортой намд ор түвшинд хадгалах ийм зорилготой байгаа. Тэгэхээр энд нь таарсан бас мөнгөний бодлогууд байдаг. Мөнгөний бодлого арга хэрэгслүүд. Тэгэхээр эдгээр арга хэрэгсэл нь саяны миний хэлж байгаа тэр олон сорилтуудтай өөрөө бас шууд очоод нөлөөлөөд шууд одоо удирдаад зохицуулаад явж чадна гэдэг бол одоо тийм зүйл байхгүй. Тэгэхээр бусад зүйлтэйгээ яаж уялдах вэ? За ялангуяа тийм нийлүүлэлтийн өнөөдөр миний хэлж байгаа тэр нийлүүлэлтийн шок нь өөрөө инфляцид бол өөрөө зардлын шинжтэй нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр зардлын шинжтэй нөлөөн дээр зөвхөн Монгол банкны мөнгөний бодлого бол өөрөө хүчин мөхсдөг нь ойлгомжтой учраас төсөвтөөгөө тэгвэл яаж уялдах юм? За төсвийн бодлоготой ингээм хамт ингээ ажиллах. Энэ зэрэгцээ бусад улс орнуудынхаа хамтын ажиллагаагаа яаж хөгжүүлэх юм бэ? Ялангуяа хамтын ажиллагаа бол одоо сүүлийн үед нөгөө энэ хуваагдж байгаа энэ дэлхийн ертөнцийн шүү дээ. Одоо ялангуяа геополитикийн нөхцөл маш хүнд болж байгаа. Нэг хэсэг газар биш бүр дэлхийг хамарсан ийм шинжтэй болж байгаа учраас тэгэхээр бүс нутгуудаа өөрсдөө хамтын ажиллагаа яаж бас ойролцоо олж хамтруулах вэ гэдэг асуудал нь яг өнөөдөр яригдж байгаа чухал сэдв. Геополитик Америк нэгдсэн улсын тарифын бодлого зэрэг нь дэлхийн олон улс орнуудад шууд бусаар нөлөөлж байна. За ийм учраас улс орнууд өөрсдийн төсвийн болон мөнгөний бодлогодоо шинжилэлт хийх шаардлага зайлшгүй тулгараад байна. За энэ үед дэлхийн улс орнууд адилхан сорилттой тулж байгаа учраас эдгээр сорилтыг даван туулахын тулд эдгээр харилцан туршлага солилцож хамтын ажиллагаа чухал юм а гэдгийг хуралд оролцогчид бүгдээрээ санал ихтэйгээр хэлж байлаа. За махны үн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд дарамт болж байна. Украин цул мах 1 кг нь дунджаар 24,500 төгрөг. Хоньны мах 17,000 төгрөгийн ханштай байгаа юм а. За энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Өдөөж шинэ мах худалдаанд гарч махны үн тогтворчихсон байдаг. Гэтэл энэ жил махны үн тогтворчихгүй үнэ нь өссөөр байгаад иргэд болон худалдаачид шүүмжлэлтэй хандж байна. Үн бол ерөөсөө намраас 3 дахин нэмэгдчихэд байгаа шүү дээ. Мах бол үнэтэй байна. Одоо наадам болохоор дахиад өснө. Тий.
Махад бол юу ярихгүй өсөн шүү. Одоо наадам болохоор өсөн. Цагаан сараар өсөн. Үнэтэй байгаа юм. Хэрэглэг юмны үн нэмэгдэж штеп. Тэгээ одоо маш хөгчүүд бол хэцүү л байдаг штеп. Баг шиг юм аваад тэгээ тойруудаад өмхрүүлээ тэгээ нэг юм наан цаана оруулаад нэг болгоолах юм. Маш хэцүү. Нүүн чинь түрүү жил хаагаад бол арай нэмэгдсэн шүү. 20 жил махны худалдаа эрхэлж байгаа худалдагчдад ийм өсөлтөө байх нь ховор байдгаас гадна энэ жилийн тухайд махны бөөний үн буухгүй байгаа нь зархад хүртэл хүндрэлтэй байна хэмээн бидэнтэй уулзлаа. Мөн иргэдийн худалдаа авалт жилээс жил буурж байгааг онцолж байлаа. Худалдаа авалт ер нь жилээс жил багасж байгаа шүү дээ. Энэ жил бол бүр муу байгаа. Хаанаас хүндрэлтэй. Махных нь хайн ширөөсөө буухгүй байна. Хөдөөнөөс ирж байгаа махнууд үнэтэй байна. Гэтэл ямар өндөр үнэтэй тогтцоо тэр хашираад нэрээсээ буугаагүй. Тэгээ хүмүүс худалдаа авах чадвар муу биш маа. Махны ерөөсөн худалдаа авалтууд ерөнхийдөө дундын л байгаа. Нэг айхтарч биш, нэг мууч биш яг дундын л байгаа. Бөөнийх нь үнэ нь болохоор энэ 12-оос 12,500 янз янз ирж байгаа. 2024 онд хатуу зууд нүрлэж 9 сая гаруй мал хорогдсон. Энэ нь одоо гэрн махны зах зээлд нөлөөсөр байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Зудаас хойш махны үн тогтворгүй, махны нийлүүлэлт багасж байгаа гэлээ. Иргэдийн өрхийн сарын орлогын 30-40%-ийг хүнсний хэрэглээ эзэлдэг бол сүүлийн үед тогтмол үнийн өсөлттэй холбоотойгоор энэ хувь 50-60% болж өссөн байна. Иргэдийн цалингийн өсөлт үнийн өсөлтөд дүүцэхгүй байгаа нь санхүүгийн хувьд хүндрэл учруулсаар байна. Хөтөлбөр бизнес орчин булангаар хүргэлжилж байна. За энэ удаад оёдлын чиглэлийн бизнес эрхлэгчтэй уулзаж байр суурийг нь сонслоо. Тэрээр Монголд бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байдаг гэдгийг хэлж байгаа юм а. Мөн улс үндэстэн хөгжихэд бизнес чухал үүрэгтэй учраас бизнесийг дэмжих нь зүйтэй гэлээ. За хамгийн түрүүний ер нь бол бизнес эхлүүлнэ гэдэг нь өөрөө бас манай Монголд бол хэцүү. Ер нь бол төр засгийн бодлого шийдвэр одоо энэ яам хамтын ажлын хоорондоо ер нь уялдаа холбоо, ер нь төрийн болон төрийн бас байгууллага уялдаа холбоо ер нь айгүй хэцүү байсан. Нэг үе бодвол одоо бол харьцангуй хүмүүс айгуусаа ингээд нэг юмнуудаа ойлгоод ингээд ажиллах юм бол арай гайгүй болсон. Бүр ингээд гайгүй болно гэж байхгүй шүү дээ. Энд чинь маш их ингээд нэг одоо юу гэдгийг одоо төрийн бодлого шийдвэрүүдээр явж байгаа учраас за ер нь бол бизнес эхлэхэд хамгийн хүндрэлтэй юм бол ер нь түрээсээс эхэлдэг юм байна. Бизнес бол өөрөө түрээсээс эхэлдэг юм байна. За түрээсийн хүндрэлээс эхэлдэг гэсэн үг. За түрээсийн хүндрэлээс гарсны дараа өөрийн гэсэн ажлын байртай болох тухай хүмүүс ингээд шийдэж явдаг тий. Тэгээд ингээд өөрийн гэсэн ажлын байртай болдог. Болсныхаа дараа одоо ажиллах хүчний талаар бас их хүндрэл үүсэж байгаа тий. Тэгээд дээрэс нь түүхий дата авалт тий дандаа импортыг ингээд хараад байгаа учраас энэ бас айгүй хүмүүст хүндрэл өгдөг ийм одоо талтай харьцангуй одоо юу гэдгийг батлан даалтын санч гэдэг юм уу те ажлын байр авахд та өөрөө барьцаа хөрөнгөний дутагдaltaй байвал ингээд ажлын байртай борж болох юм тал байна. За банкуд бол сүүлийн үед бол эмэгтэй бизнес эрхлэгчийн зээл гэдгийг гаргасан байна те одоо хас банк гэд барьцаагүй 50 саяын зээл гаргасан байх чинь энэ бол Монголд одоо маш их ингээд ийм өр нөлөөтэй зээл гэж би боддог. Яагаад гэвэл энэ барьцаа хөрөнгө гэдэг бол ер нь манай монголчуудын хувьд ер нь хөө одоо өв хөрөнгө хураагаагүй хүмүүсийн хувьд маш хэцүү байдаг. За бас нэг юм нь болохоор ер нь эмэгтэй бизнес эрхлэгч гээд ингээд бас ингээд заачгаараа нэг хязгаарлалт болж байгаа. Ягаад гэвэл ер нь бол компани засаглалыг бол 50-50%-аар гэр бүлийн бизнес бол ингээд аваа явж байгаа шүү дээ тий. 51-50-49 байх хэрэгтэй гэдэг чинь өөрөө бас айгүй нэг юу гэдэг далд эдийн засгийг биелэг одоо бий болгох юм одоо их үүсвэр үүсэж байна гэж бас харж болно. Би бол тэгж ойлгоод байгаа. Дээрээс нь одоо энэ төрийн янз бүрийн одоо зээл тусламж одоо энэ ер нь энэ хүүгийн хүндрэл гэдэг бол манай Монголын энэ бизнесийг энэ газар дээр одоо сөхрүүлж байгаа ганцхан юм бол энэ одоо хүүний одоо хүндрэл. Жишээлх юм бол ингээ манай хоёр хурш байна те. Ямар их ингээд ойлгомжтойгоор одоо эдийн засгаа ингээд өсгөж чинь хүмүүс нь ард түмэн ингээд ээлж чинь те. Манай төр засаг бол бодлого шийдвэр маш тодорхойг байгаа учраас энэ хүүгийн бодлогыг банктайгаа буюу энэ арилжааны банкудтайгаа ерөөсөө сайн хэлсэлд орж чадахгүй гэж бодож байна. За ямар нэгэн татаастай зээлүүд гарч ирнэ. Одоо төрийн янз бүрийн одоо юу те одоо хүнсний хувьсгалч гэдэг юм уу одоо жидүүгийн ч гэдэг юм ямар нэгэн зээл гарч ирэхэд ямар нэгэн байдлаар банк өөрийн их усрыг дандаа санал болгодог. Ягаад гэвэл одоо нөгөө Монгол банкны одоо үнийн бодлогот тааруулсан те манай ингээд одоо юу гэдгийг хүүний бодлого ийм байна ч гэдэг юм уу. Ер нь манай Монгол улс шиг 22, 24, 25% хүүтэй зээл ер нь бол дэлхий дээр байхгүй хаа гэж бодож байна.
ийм цөөхөн одоо ард иргэдтэй одоо тийм маш бага ийм жижиг ийм орон зайд одоо баг 90% нь хараад те уул уурхаагаас хамаарсан ийм эдийн засгт бол маш их хүндрэлтэй. За ер нь хэрвээ ингээд улс үндэстэн ингээ оршин тогтно гэвэл ажиллах хөдөлмөрлөх энэ бизнесийг дэмжих хөхүүлэн дэмжих энэ бол айгүй чухал. Тийм учраас ер нь бол одоо юу гэдгийг энэ төрийн бус байгууллага дээрээс нь одоо хоршоо нөхөрлөл энийг бол дэмжих нь бол зайлшгүй. Яг төр засаг мөн сүүлийн үед дэмжиж байна. Гэхдээ ер нь бол ямар нэг юм чинь ингээ сургалт одоо зөвлөгөөн те янз бүрийн олон улсын одоо юу гэдгийг консалтинг хөтөлбөрч гэж юм уу те маш том юмнууд ингэж оролцож хүнээ хөгжүүлж ер нь хүн дээр суурилж хүнийхээ хөгжлийг дээшээ гаргаж иж ямар нэгэн бизнесийг санал болгон зээлч гэсэн адилхан зээлийг хүмүүс ингээ ойлгохгүйгээс авснаас болоод зээлийн эрсдэлд орж байгаа зээлийн эргэн төлөх чадваргүй болж байгаа өөрийнхөө эд хөрөнгийг хураалах юм магадлалд орж байгаа байхгүй. Тийм учраас энэ минь дээр нь хүртэл ингээд маш их хэмжээний сургалт зохион байгуулах ёстой хаа гэж би юу нь боддог. Топер дундаж индекс 5 дугаар сар 49573.4 нэгж болж өмнөх оны мөн үеэс 6847 нэгжээр өмнөх сараас 1475 нэгжээр тус өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цасны зах зээлийн нийт үнэлгээ мөн хугацаанд 12.3 их ноёд төрж өмнөх оны мөн үеэс 12.7%, өмнөх сараас 1.3% өсжээ. Зах зээлийн нийт үнэлгээ 12.3 их ноёд төгрөг байгаа бол 99.9%-ийг Монголын хөрөнгийн бирж, 0.1%-ийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус эзэлж байна. Ард санхүүгийн нэгдэл хувьцаат компани нийт 12 тэрбум 658 сая 754,800 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх компани хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдаа авах шийдвэр гаргасан. Улмаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хязгаарлагдмал хувьцаат компани ард санхүүгийн нэгдэл хувьцаат компани хувьцаагаа эргүүлэн худалдаа авах хүсэлт гаргасан нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын дагуу өмчлөх эрхийн шилжүүлгийн гүйлгээг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Компани нийт гаргасан хувьцаа 28 сая 614,263 ширхэг байсан ба үнээс эргүүлэн худалдаа авсан буюу халаалсалсан хувьцаа 4 сая 335,026 ширхэг болжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1-р улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуй нэгж байгууллагын 811 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуй нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 8.9%, өмнөх улирлаас 1.9%-аар тус өсөж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 7.7%, өмнөх улирлаас 3.1%-аар өссөн байна. Улсын хэмжээнд оны эхний улирлын байдлаар нэг ажилтнанд ногдох сарын дундаж нэрлсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна. Мэдээ үргэлжилж байна. За манай улсын харшил судлалын нийгэмлэг 21 дэх чуулган зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган Дэлхийн харшлын байгууллагын 2025 оны сургалттай хамт зохион байгуулагдаж байгаа юм а. Монгол улс Дэлхийн харшлын байгууллагын гишүүн орнуудаас сонгон шалгаруулалтанд шалгарснаар энэхүү 3 дахь удаага хамтарсан чуулган зохион байгуулж байна. Хүнсний харшлын тархалт дэлхийд дахинд сүүлийн жилүүдэд нэмэгдэж 7.1% байна. Хүнсний харшлын шалтгаанд хүргэж байгаа хүнснүүдэд газрын самар, модны самар, өндөг болон сүү, загасны мах багтаж байна. Энэ төрлийн харшилд бага насны хүүхдүүд өртөх нь илбэг байна. Тэр дундаа үхрийн мах, сүү, өндөг, гич, сармис бага насны хүүхдүүдэд илүүтэй харшил үүсгэж байгааг судлаачид хэлж байна. Сүүлийн үед болохоор хүүхдийн донд харшлын өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Тэгээ энэ нэгдүгээрт удамшлын хүчин зүйлтэй холбоотой. Нөгөө талаасаа хүрээлэн буй орчин, хоол тэжээл, амьдралын хэм маягийн өөрчлөлттэй холбоотой хүүхдийн тэр дундаа бага насны хүүхдүүдийн харшлын өвчлөл бол эрс нэмэгдэх юм хандлагатай байгаа учраас манай судлаачдын судалгааны чиг хандлага бол хүүхдэд тохиолдох харшлын тал руу илүү судалгаа хийдэг юм болсон. Харин манай улсад ургамал, тоосонцор, хоол хүнс, гэрийн тэжээвэр амьтдтай холбоотой харшлын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байна гэлээ. Хуурай уур амьсгалтай манай улсын хувьд ургамлын тоос тархаж харшил үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, агаарын бохирдол, дархлааны тогтолцооны сулрал зэрэг нь харшлын тохиолдолд мөн хүчтэй нөлөөлж байна гэдгийг хэлж байна. Дэлхийн харшлын байгууллагаас төлөөлж ирсэн бид хөгжиж байгаа орнуудад энэ сургалтуудаа төлхөө явуулдаг. Энэ жил Монгол улсад хийж байгаадаа илүү их тогтолтой байна. Энэ сургалтын үеэр бүх төрлийн харшил, хаастам, бактера,
Хүнсний харшил тэр дундаа бусад хоол боловсруулах замын өвчний талаар олон нийтийн лекц сургалтууд явуулахар төлөвлөсөн. Мөн батлагдсан зөвлөмжийн дагуу цусны шинжилгээ, харшлын сорил яаж хийх вэ гэдгийг нэг бүрчлэн зааж, сургаж, залуу эмч нарыг чадварчуулах тал дээр илүү их анхаарал тавьж ажиллана. Харшлын эмч гэлтгүү харшлын биш эмч нарт жинхэнэ сургалтыг орсноор харшлыг болон харшлын өвчний үеийн тусламжийн үйлчилгээг бүх талаар нь сайжруулах боломжийг олгодог. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бид харшлын өвчнүүдийг дотор нь илүү нарийн ялгах боломжтой болж байна. Шинэ харшлын сорил өвчнүүдийг нээн илрүүлж байна. Жишээ нь астмын өвчнүүд бүгдээрээ нэг ижилхэн биш юм. Тэр дотроо маш олон дэд хэлбэрүүд ялгаатай зүйлс байдаг. Энийг ялгаж зөв оншилгоо хийснээр оновчтой тохирсон эмчилгээ хийх боломжтой юм а. Амьсгалын замын харшилд хамгийн их хамаарч байгаа нь ургамлын тоосны харшил байна. Амьсгалын замын харшил хүнээс хүнд халдварлагдаггүй, харин урагт удамших магадлал өндөр байдаг байна. Сүүлийн жилүүдэд манай улсад бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын гаралтай харшил нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн үүнээс гадна астмын тархалт бага насны хүүхдүүдэд элбэг байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хэлбэрээр үзүүллээ. Хамтаж анхаарал хандуулсан танд баярлалаа.